Ингээд манай хүмүүр хөрөнгө оруулагч подкаст өнөөдрийн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Манай подкастын гол зорилго бол хүмүүрийг хөрөнгө оруулагч болох буюу нэгсэндээ цалингаараа орлого олохоос гадна өөрийн гэсэн хуримтлалтай тэргүүрээ давхар цалингаас гадна орлого олох ийм боломжийг бүрдүүлэх ийм боломж мэдээллийг хүмүүрт өгөх юм зорилготой. Ингээд өнөөдрийн манай дугаарын жичноор Rhinos Investment үндэсний компаниг гүйцэтгэх захирал Цэгмэд захирал маань хүрэлцээрээд байна. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. Ингээд урьж оролцуулсанд бас баярлалаа. Цэгмэд захирлыг бол одоо 2010 оноос хойш бол мэднэ. Тэгээд хөрөнгөний зах зээл, хөрөнгө санхүүгийн зах зээл дээр бол сүүлийн 17 жилд бол яг үргэлжлүүлж одоо дасгалтгүй ажилласан. Энэ хугацаанд би буруу сонсоогүй 400 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг ажлыг бас заримыг энэ өдөртөж заримд нь мөнгө босгоход оролцож ингэж явсан. Яг хуваараа зөвлөгөө өгсөн давхарцсан тоогоор хүмүүсийн тоог бол 90000 хавцаа гэж бас сая хэлэх шиг боллоо тий. За ингээд ийм мэрэгжлийн хүмүүсийг манай подкаст оруулж ирж байна. Яг өнөөдрийн дугаараар бид нэр хамгийн чухал нь энэ хөрөнгө оруулалт хийх хуримтлалаа бас яаж бүрдүүлэх үү гэдгээс яриа эхлэе дөхөө. За тийм. Тэгэхээр хөрөнгөний зах зээл одоо дүлгөө манаас хөрөнгөний биржийн гүйцэтгэх захирал хийжсэн. Тэгээ хөрөнгөний зах зээлийн бас маш туршлагатай одоо мэргэжлэн байгаа тийм. Тэгэхээр энэ мөнгийг бид яаж одоо бий болгох вэ? Одоо хувьцааны хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэхээр ерөөсөө бид нар одоо олж байгаа цалингаасаа энэ хуримтлалыг бий болгох боломж байна уу гэж асууж ийн гэж ойлголоо тий. Тэгэхээр би хүн болгонд боломж байдгаа гэж хэлэх дуртай байдаг. Яагаад гэвэл өнөөдөр одоо бидрийг ингээд нөгөө дөнгөж ажлын гараан дээр гарч ирсэн үе бодох юм бол хувьцаа бидний одоо хурууны үзүүрээр одоо худалдаж авах боломжтой болсон байгаа дээ шүү дээ. Бид одоо дээрөөд болоод бид нар одоо хувьцааны захиалгагүй брокер руугаа заалгаар миний захиалгыг шивсэн үг гэж дэдгүйсэн бэл одоо би өөрөө харж байгаа авах боломжтой ийм энгийн зүйл болчихсон. Тэгээд одоо бас энгийн гэж хэлмээр байдаг нь ойрхон гэж хэлмээр байдаг нь юу гэхээр жишээлбэл бид нар нэг хөрөнгө оруулалт гэдгээр амар хол боддог юм шиг мөртлөөсөө нэг хам банкны хувьцаа жишээл 1354 байж хахад би нэг ширхэг хувьцаа авах шин ийм ойрхон зүйл байна. Тэгвэл үүгээр бид нар нэг хуримтлаа бий болгож болох юм уу гэхээр би болно гэж хариулдаг. За жишээлбэл одоо сар болгоны 100,000 төгрөгөөр би хувьцаа худалдаж аваад аяа гэж бодъё. Тэг. Тэгэх юм бол би мөнгө хамгийн гол нь урт хугацаанд харахтаа л байна. Хувьцааг худалдаж авахдаа ямар сэтгүүр худалдаж авах вэ гэхээр би нэг юм хувьцаа гэдэг нэг юм тоглоом худалдаж авч байгаа биш, бизнес худалдаж авч байгаа сэтгүүр эхлээд энэ хувьцааны хөрөнгө оруулалт хийж сурах нь аягүй чухал гэж би зөвлөх дуртай байдаг. Юу вэ гэхээр жишээ болгоод ярил л да би Апогийн хувьцаа авлаа гэж бодъё л да. Тэнгүүд энгийнээр ойлгох юм бол би Апо гэдэг компаниг нэг өдөр улсын бүртгүүлээл нэг өдөр усан бүртгэлээс асуулаад ах юм бол энэ бизнес болох уу томрох уу гэж тий. Тэгэхээр тэгэл ах юм бол энэ компани томрохгүй шүү дээ. Нэг өдөр л усан бүртгүүлээл хаалгаал байл. Тэгвэл хувьцааг аваад зараад байдна гэдэг нь ерөөсөө л өмчөөсөө би нэг татгалзаал нэг аваад байгаатай адилхан. Тэгэхээр хувьцааг авахтаа анханасаа сайн судлаад ямар компани ямар эрсдэлтэй хувьцааг би авал болох вэ болохгүй гэдгээс судлаад нэг нь давхар шийдсэн бол ерөөсөө энийг би урт хугацааны хөрөнгө оруулалт гэж одоо авч сурах энэ сэтгэлгээл манай бидэнд одоо маш хэрэгтэй байна. Одоо өнөөдрийн нөхцөл байдал бол сая өнгөрсөн хагасанд бас үнэхээр сайд хүчин сонгохоор явлаа тий. Тэгэхээр махны үн би ингээд тооцож үзэхэд бол 38% өссөн байна. Тэгэхэд ингээд бидний одоо дэлгүүр ороод ингээд тортой хүнс авахд бол энэ бидний цалин чинь өмнө нь бол одоо нэг 7 хоногтоо тий 200,000 250,000-аар ингээд авчдаг байсан бол эн чинь улам л нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ ийм үед бид нар цалингаасаа хадгаламж хийж чадна гэж бодож байна. Чадах бол яг тэр нууц нь юундаа байна. Тийм яг сая ингээд нууцыг баг хэлчихлээ. Юу вэ гэхээр одоо бидний хамгийн том мөнгөө өсгөх хөд саад болж байгаа тэр саад чинь ерөөсөө инфляц юм байна тий. Инфляц. Тэгвэл инфляцтай яаж тэмцэх вэ гэдэг хамгийн чухал асуудал аа. Мөнгийг өсгөе гэж бодож ивэл мөнгөний учрыг олъё гэж бодож ивэл инфляц яаж ажилтгийг бид нар ойлгох хэрэгтэй болчих. За. Инфляц яаж ажилтдаг вэ? Тэгэхээр
яг махны үнийг өнгөрсөн 15 жилийн туршид ингээд аваад үзэх юм бол 7.7 дахин өссөн. Мах сүүний үн ингээд одоо сүүний үн 7.4, махны үн 7.7 дахин талхаг маань 4 дахин өсчихэд байгаа байхгүй. Ингээд өнгөрсөн бид нар одоо эдийн засгийн хөтөлбөрийн үнд орлоо гэдэг 15 6 жил аваад харахад тэгэхээр бидний хамгийн том мөнгөний үн цэнийг унгаасан зүйл маань угаасаа юмны үнэний өсөлт буюу инфляц аваад. Тэгвэл инфляцтай яаж тэмцэх вэ гэдгээр инфляц яаж ажилтгийг ойлгоно гэдэг лээ шүү дээ. Тэгэхээр инфляц яаж ажилтдаг вэ гэдгээр чинь за энгийнээр яриа л та тийм ингээд сая 2026 оны 4 сард ингээд инфляц 10% гарлаа. Эргүүлээд 2025 оны 4 сард очиод харахаар 9.8 бараг л 10 байгаа байхгүй. Ер нь энэ үе ингээд дандаа инфляц өндөр байдаг үе яагаад байгаа. За тэгвэл эн чинь нөгөө 24 оны 4 сард 10,000 төгрөг байсан зүйл 2025 оны 4 сард 11,000 төгрөг болоод 1,000 төгрөг өссөн юм тийм. Тэгвэл 26 оны 4 сард дахиад 10% өсөхдөө энэ хоёрын нийлбэрээс 10% өссөн. 10,000 төгрөгийн юм 11,000 төгрөг боллоо. Дараа жилийн 10% өсөлтийг одоо бий болгохдоо болохоор 1000 биш 1100-аар өсөд юм тий. Хэрвээ дараа жил дахиад 10 байх юм бол 12,100-аас дахиад 10%, 1210 тооцогдох гэдэг шүү дээ. Тэгэхээр 2 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 21%-аар өсөв. За тэгэхээр инфляц өөрөө бидний ярьдгаар хүүнээс хүү бодох аргаар буюу нийлмэл хүү өсдөг юм байна гэж тийм. Тэгвэл миний олж байгаа бүх мөнгө, миний хуримтлуулыг гэж зорж байгаа бүх мөнгийг би инфляцтай адилхаагаар удирдах, инфляцаас нэгдүгээр би аргаараа хамгаалах хэрэгтэй. Тэгвэл хадгаламж байсан ч гэсэн би хүүг нь аваад зарцуулж болохгүй. Хүүг нь аваад нэмээд цагаад хийгээд ингээд нэмээд төсгөд хаар 100,000 төгрөгийг би нийлмэл хүний аргаар 18% та удирдахаар 30 жилдээ 1 тэрбум 432 сая болж байгаа. 1 жилдээ 30 жилдээ 1 тэрбум 432 сая төгрөг болно. Сарын нийлмэл төгрөг гэж байна уу? Эсвэл жилийн нийлмэл сарынхаар ингээд бодож байгаа тий. За тэнгууд би сар болгон хувьцаа аваад байгаа гэсэн тий. За тэнгууд яг уу ягаад энийг ингээд зүгээр жишээ олгож ярьж ийн гэдгээр жишээлбэл Samsung компани хувьцаа өнгөрсөн 50 жилийн өсөлтийг харахаар компаундинг дээр нийлмэл хүний аргаар бодохоор 18% өссөн шиг байдаг. Тий. Хувьцаа бол бас ийм өсөлтийг бий болгох боломжтой. Өрхийн дундаж орлогыг ингээд тооцоод үзэх нэг 2.7 сая байна. Яг энэ 2.7 сая орлого нь 2.7, зарлага нь 2.7-аас нэг 50,000, 60,000-аар их байгаа. Тэгэхээр бараг олсноос илүү зарч иж яаж энэ хадгаламж те үүсэх вэ? Энийний гол шаардлага нь бидний янз бүрийн хувьцаа авъя, аль эсвэл одоо ичи аваад махны үнийн өсөлтөөс өөрсдөө хамгаалъя гэтэл мөнгө байх ш. Ямар нэг байдлаар те хадгаламж, ямар нэгэн байдлаар хувьдлал байхгүй бол бид тэр хувьцаа яриад бол нэмэргүй шүү дээ. Тэр яаж энийг одоо үүсгэх үү гэдэг бол хүн болгоно. Тэ? Нийт одоо монголчуудын бараг 90%-ийнх нь хадгаламжгүй 90%-ийнх нь яг асуулт байна л да. Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө бид нар амьдралын хэв маягтай зарим нэг өнөөдөр хүртэл заншиж ирсэн зарим нэг амьдралын хэв маягийг санхүүдээр ялангуяа жоохон ингээд байрын солих хэрэгтэй одоо. Жишээлбэл бид нар ингэдэгтэй ингээд нэг хэрэглээд дуусаад ер нь цалин буух мөчөд аль хэдийн хаашаа зарцуулах нь тодорхой болсон. Ингээд цалин орж ирлээ гар явцдаг. Тэг үлдвэл хадгалъя гэсэн чи үлдэхгүй байна те. Тэгэхээр одоо би ингээд 17 жил солонгосчуудтай ажиллаж байна те. Тэгээ солонгос манай харилцагч нар яадаг вэ гэхээр эхлээд заавал хөрөнгө оруулалт хийн. За хөрөнгө оруулалт гэдэг нь хуримтлалт одоо Монголд бол солонгосчууд ирэхээр хадгаламж нь их мөнгө байршуулдаг. За тэгээ бонд авдаг те. Хувьцаа. Тэгвэл эхлээд заавал хувьцаа юм уу одоо баг дүнгээр бол хувьцаа авах хэрэгтэй те. Жохон том дүн байвал бонд тэгээд ингээд заавал хөрөнгө оруулалтыг тодорхой дүнгээр хийн 50,000 байсан ч хамаагүй 100,000 байсан ч хамаагүй. Тэгээ үлдсэн дүндээ багтаж амьдрахыг хичээх хэрэгтэй. За тэгээ зээл авахгүй байх хичээх хэрэгтэй гэсэн үг те. Тэгээд багтахгүй байх юм бол зардал руугаа орно штэ. Тэ? Зардал дээрээ би хаанаас юу аваад байна? Хурууны үзүүрээр онлайн шопинг хийгээд байна үгүй юу те? Би тэгвэл бүр одоо үнэхэрийн одоо 100,000 төгрөг гаргаж авч чадахгүй бол би өдрийн хоолой би хаанаас судалж авч идэж байгаа юм лээ те. Өдрийн хоолой би гэрээсээ аваад хоолны мөнгөө хэмнээд 5 удаагийн хоолны мөнгө хэмнэхэд нөгөө гарч ирж чадахгүй байгаа 100,000 би гаргаж авч чадж байна үү те. Эсвэл би кофе заавал кофе шопоос авах хэрэг байна уу гэд ингээд үнэхээр энэ 50-100,000 төгрөг ингээд гаргахад хэцүү байгаа бол тийшээгээ орно штэ те. Тэгэхээр нөгөө миний нэг ингээд дагдаг одоо нэг солонгосын инфлюенсер ингэж зөвлөсөн гэдэг. Та нар ингээд 20-30 мянган вон юм аваад байдаг те. Тэгээ гэртээ авчираад ирэхээр тэрийг хэрэгэлдэггүй. Тэгэл энэ шид тийшээ харахаар орны чинь болно
өөдөнгө чинь доор мөнгнүүд ч унтж байгаа үстэй гэл гэж ярьдаг. Яг тэрийг би бас амар үнэн бодтой ойрхон гэж боддог. Тэгээд тэндээсээ гаргаж аавна. За тэгээд зардал маань би одоо үнэхэрийн тийм амар одоо өндөр хэвлэлт биш байгаа биш байна гэдээ харах юм бол орлогоо яаж нэмэх боломж байна. Ялангуяа залуу хүн тий. Залуу хүнд дандаа өөрийнхөө тэр нэг заягдсан ямар нэг авьяас югаар нэмэх орлогоо илүү нэмэгдүүлэх боломж нь дандаа байж идэг тий. Тэгэхээр тэрийгээ бид нэр ашигладаг. Одоо хоёр тал руу гол ингэ явж штэ тий. Жишээл би өөр дөөрэ ингээд жишээ авах юм бол одоо би Солонгост оюутан байхдаа надад ингээд нэг үйлдвэрийн ажил дээр очиод нөгөө нэг цагийн ажлыг ерөөсө тохирохгүй байсан гоё ядраал битэн жижигхэн битээ. Тэнгүүт нь би ерөөсө орчуулга хийвэл мөнгө олж чадах юм байна гэд. Тэгээ солонгос хэлийгээ би ингээд бүтэн нэг жил ингээд нүдэд солонгос хэлэн дээр тодорхой хэмжээний орчуулга хийдэг болоод би нэг өдрийн $50 ингээд орчуулга хийх тайны болсон байхгүй юу. Тэр нь надаа ингээд айгүй гоё яа л миний одоо солонгос хэлний ур чадвар орчуулга хийх болгонд нийлмэл хөшиг өсөж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би төгссөнийхээ алдад би ерөн солонгос хэлний орчуулагч мэрэгчлээ биш штэ. Тэнгүүд би ингээд нэг аялал жуулчлалын төрлийн солонгос хэлний орчуулга гэхэд би өөр амар ядраад байгаа мэдэж байхгүй яа. Тэгэхээр би нөгөө солонгос хэлний мэрэгжлийн орчуулагч биш учраас тэгтээ надад юу байна гэхээр би чинь нөгөө солонгост санхүү эдийн засгаар төгссөн болохоор солонгос хэлний санхүү эдийн засгийн хэллэг бол надад байгаад байгаа штэ. Тэнгүүд нь солонгос Монголын санхүү эдийн засгийн хэллэг дээрээ л би ерөөсөө номер 1 болчихъя гэд хичээсэн байхгүй. Мэргэшээ тэргүүр. Тийм мэргэшээ гэдэг. Тэгээд бичгийн орчуулгаас хоёр хэлний хооронд хийгээл өөрийгөө шалгаал их хэлнийх нь нөгөө солонгос одоо сонингийн хулбартай тулгаж үзэл би яг аль өгүүлбэрийг би буруу илэрхийлээд ингээд тулгаж үзэл тэнгүүд би дараа нь цагийн $300 орчуулга гэдэг болж байгаа байхгүй. Тэгэхээр $50-оос өсөөд өдрийн $50-оос би цагийн $300 орчуулга урилгаар хийдэг болсон. Тэгэхээр хүний ур чадвар гэдэг бол угаасаа хэр тэрэн дээр би ажиллаж байгаас хамраад өсөх боломжтой яг л нүнэлмэлгүй шүү дээ. Тэгэхээр бас тэрийгэ тордог арга байна гэж залуучуудад би бол ямар арга байна те тэгвэрээ орлого нэмэхэд зарлага бууруулахаа бодол гэж зөвлөдөг. Орлого одоо байгаа зарлагын түвшин дээр орлого өсөх юм бол тэндээс одоо хоримтлал бүрдүүлэх орон зай үүсэж байна. Эсвэл одоо байгаа орлого өсгөж чадахгүй байгаа нөхцөл зардлаа бууруулвал тэнд бас хуримтлал хийх орчин нөхцөл бас бүрдэж шүү дээ. Би ингээд нөө хувь хүмүүст бас нэг ажлынхаа хажуугаар тэг үнсэн ажлын хажуугаар хөрөнгө оруулалтын зөвлөгөө ингээд өгдөг. Тэгэхээр миний одоо олон хүн дээр ингээд ажиглаж байгаа ажиглалтаар бол миний зөвлөгөөр бол ингээд яаж өгвөл илүү тэг оновчтой бөгөөд нөгөө хүмүүс дээр сайн ингээд одоо зорилттой хүрэхэд одоо боломжтой байдаг вэ гэдэг юм бол тодорхой насыг тодорхой үнийн дүнтэй ингээд эхлээд уяад зон эхлээд төлөвлөгөө гаргав. Тэдэн наснда би тэдэн тэр хүнтэй болмоор байна гэдэг. Тэндээсээ хуруулаад ингээ компаундинг одоо нийлмэл хүүгээ ингээ бодохоор та сарда хэдий хийхэд энд хүрэх юм байна. Тэ одоо байгаа боломжн дээр ингүүл хүрэх юм байна. Тэгэхээр ер нь бол тэр төлөвлөгөөг нь гаргаад өчгөр манай хүмүүс маань аль болохоор тэр наснаасаа төрүүлж хүрэхийн тулд илүү зорилготой болж байна. Тэгээ холын зорилгогүй хүнд ойрын тэр тансаглал гоё байгаа байхгүй тий. Холын зорилготой жишээлбэл дүлгөөн 60 настай дүлгөөн өөрийгөө зовоомооргүй ядраамооргүй 60 настай дүлгөөн орлогоо нэмэгдүүлэгээ бодосоморгүй байгаа байхгүй тий. Тэгтээ 40 настай дүлгөөн чадна ш. Тэгэхээр эхний дүрэн бол ерөөсөө хэдэн төгрөгийн хуримтлалтай хэдэн насн дээр болох вэ гэдгийг гаргаж ирээд нийлмэл хүүгийн жил болгоноор ингэж тооцоод өдөрт сард магадгүй хэдийг би ингэж хадгалж чадах юм бол тэтгэвэр авах наснда ч юм уу те эсвэл 50 60 гэдэг нэг тодорхой одоо том одоо орон шилжиж байгаа тэр насууд дээрээ яг хүрч чадчихэв үү гэдгийг өөрөө бас гаргаж өгдөг болж шүү дээ тий. Тэрийг би гаргаж өгдөө тэнгүүтээ за тэгвэл таны нөхцөл байдалд одоо сарда 100 хийвэл болох юм байна 200 хийх юм бол болох юм арай жоохон оройд чиглэж байгаа өндөр дүнгээр хэрэглүүлэх шаардлагатай болно шүү дээ. Энэ дүнг яаж гаргаж авах вэ? Тэгэхээр боломжгүй шүү дээ гэдэг. Боломжгүй бол та тэгэл тэтгэвртэй одоо тэтгэврийн зээлээр амьдрах гэдэг шүү дээ. Тэгмээргүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр та чадах хэрэгтэй болоод байна шүү дээ. Гингүүд аргаа олж эхэлнэ шүү дээ. За яах вэ? Ямар юм гэдэг. Яг тэр өөрчлөлтийг яаж одоо 9,000 хүнд давхарцсан тоогоор зөвлөгөө өгч хахад яг тэр өөрчлөлтийг яаж хийвэл зүгээр вэ? Би асууж байгаа цаашилтгааны өглөө би нэг найзтай уулзсан. Бас нэлээд тэжгүй албан тушаалтаар байгаа. Тэгээ надаа бид хоёр яг энэ сэдвэр ярихгүй би ингээд санхүүгийн сахилга ба
хуримтлал хийх ёстой нэ тэрэ гээд нөгөө гол юмнууд ярьжсэн чинь тэгсэн баг. Би тэгэл уншаал үзэхэр би чиний ярьж байгаа сэдвтэй чинь уншиж байгаа зүйлтэй ч гэсэн би санал нийлж шин. Тэгэл хадгалах ёстой. Гэтэ би дадал үсээгүй. Би ингээд одоо болтол ингээд нэг юм өөрчлөгдсөн юм бол байхгүй байна гэж. Тэгэхээр тэр зүйл хаанаас эхлэх ёстой? Хэднээс над төр гарна гэж бодож чинь тэр жилээс эхэлнэ те. За би одоо залуу одоо би өчтөр жишээлбэл 29-тэй 31-тэй гэр бүлүүдэд ингээд зөвлөгөө өгч байгаа байхгүй. Тэнгүүд гоё юм те. Эрт эхэлж байгаа учраас 30 настай хүн зөвлөгөө өгөнгүүд 50 насны дээрээ санхүүгийн тэтгэврт гарах боломжтой. Би одоо тэтгэврт гарах гэдэг санхүүгийн хувьд тэтгэврт гарах гэдэг хэлдэг хэлээд байгаа байхгүй. Гаргаж ирээд тэнгүүд 50 нас ингээд боломжтой харагдаж байгаа. За 50 наснда ямар байна вэ гэхээр тэр үеийнхээ үн цэнээр жишээлбэл 2 тэрбум төгрөгтэй байя 20 жилийн инфляцаар нухраа бодохоор одоо 20 жилийн дараах 2 тэрбум төгрөг өнөөдрийн үн цэнээр ойролцоогоор нэг 700 сая төгрөг байна. За 600 700 сая төгрөг авахгүй. За 700 саятай байх юм байна. Би тэрбумтай баймаар байна гэдэг жаахгүй тий. Тэгвэл одоо жоохон нэмэгдүүлэх шаардлагатай тий. 20 жилийн дараа инфляцийг жил болгон 6% унана гэж бодох юм бол тэр хүнд нэг 20 жилийн дараа 3 тэрбум 200 сая төгрөг байж ич өнөөдрийн үн цэнээр 1 тэрбум төгрөгтэй байх гэдэг байгаа байхгүй. Тэгвэл болж штэ гэж гоё юм. Тэгвэл та хоёр одоо ингэх хэрэгтэй юм байна гэд ингээд төлөвлөгөөг нь гаргаад өнөөдөр байгаа нөхцөл байдал дээр ингүүл болох юм байна гэхээр жоохон хэцүү юм байна гэдэг. Саяны тохиолдол дээр эрэгтэй эмэгтэй хоёр байна. Яг хэдэн төгрөг байсан юм бэ? Яагаад тэгэхээр хэцүү гэхээр зарим хүнд одоо сая төгрөгч хэцүү байж магадгүй шүү дээ. Зарим хүнд 100,000 төгрөгч хэцүү байж магадгүй. Тэгэхээр яг тэр нэг мэдрэмжүүд нь юу байсан? Тэгээд цаад асуудлууд нь юу байсан гэдгийг ойлгочих юм бол энд үзэгчид ч гэсэн яг нэг адилхан нөхцөл байдалд орвол хэрэгтэй мэдээлэлүүд байх юм л та. За тэгэхээр тэн дээр яг бодит байдал дээр юу болсон бэ гэдэг юм бол тий. За нэг ийм одоо объект байлаа. Тэрийг түрээслээд ажилуулах уу эсвэл худалдаж авсан дээр байна уу гэдэг сонголт байгаа байхгүй. За. За тэнгууд ингээ худалдаж авах юм бол тэрийг банкны зээлээр авч байгаа учраас сардаа нэг 6,500,000 төгрөгийг зээлэн төлөх гэдэг. За тэгэнгүүт нь хэрвээ тэрийг түрээслэх юм бол сардаа нэг 2 сая гаруй төгрөг ингээд төлөх гээд байна. Зөрүү нэг 4 сая орчим болж шүү дээ 4 сая 100 мянган төгрөг. Тэнгүүд нь аль нь дээр вэ гэж. Гэхдээ түрээс төлөөд байжснаас банкнд зээл төлөөд байж байгаа юм бол миний хувьд одоо нэг ийм үлдүүлэх хөрөнгөтэй 20 жилийн дараа би үлдэх юм шүү гэдэг ингэж байгаа юм тий. За бид нар нийтлэг болно шүү дээ. Тэнгүүд нь би бол зөвлөгтөө уул нь бол наад объект чинь хувьд болохоор та хоёр маань сарын түрээсээ төлөөд түрээсээ төлөхдөө яах вэ гэхээр урт хугацаагаар айллахаар ингээд төлөхийг хичээ. Одоо нөгөө гэрээ хийгээд урт хугацаагаар өөртөө ингээ одоо оновчтой дүнгээр тий түрээслээд нөгөө талдаа ч гэсэндээ урт хугацаар түрээслэж чинь нөгөө амар штэ доктортай одоо түрээслүүлэгчтэй тий. Тэнгүүд тэр хүн дээр сайн та хоёрт ч гэсэндээ боломжийн нөгөө талдаа тэр зөрүү 4 сая төгрөг банкнд зээлэнд төлөхгөө 4 сая төгрөгөө удирдаад яваад ах юм бол 20 жилийн дараа та хоёрын над чинь та хоёрыг тэтгэврт гарах мөнгө байна гэдэг одоо дүн гарч байгаа хгүй 3 тэрбум орчим гарч штэ. Тэгэхээр эн чинь аль сонголтыг нь хийх юм бэ гэдэг. Тэр мэдээч ингээ уул нь ингээ бодвол гоё сонсож чинь гэхдээ их чи яг ингэж өсгөө гэдэг. Тэгээ яг математикт итгэхгүй юу л гэж байгаа. Банкны хүү бас хэдэн жил хоёр оронтой тоогоор байх уу тий. Одоо хадгаламжийн хүү бол 12-тай байна. Тэрийг хувьцаа мөнгөнд хийвэл бас илүү өсөх магадaltaй шүү дээ. За яг одоо манай үзэгчд бол зарим нь бол ингээд хадгаламжиндаа 5 саятай байгаа, зарим нь 50 саятай байгаа, зарим нь ямар ч мөнгөгүй л хүмүүс байна. За мөнгөгүй хүмүүст нь хоёулаа бол ерөнхийдөө зорилгоо тавь, хоригдлуулж ихэл, орлогоо нэм, зардлаас гэдэг ерөнхий санаанууд илжлээ. Одоо би ингээд 5 саятай байвал хувьцаа авч эхлэх юм уу? Эсвэл энийг 15 сая хүрэгжээж би хувьцаа руу орох уу? Эсвэл хадгаламжтай ямар ч байсан ингээд 12% хүүтэй ингээд явж ивэл би санаа ханам амар хувьцаа руу орохгүй тэр чигээр орхих уу? Хизээ энэ шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Ямар үнийн юун дээр очиж гаргах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө мөнгнүүдэд нөгөө зорилго тавина. За. Юу вэ гэхээр за одоо төлгөөнийг тэтгэврт гаргах мөнгөний зорилго гэж тэ. Тэнгүүд ингээд би тэр мөнгийг аль урт хугацаар харж байгаас ингээ хамаарна тий. За эхлээд би бол зөвлөгтөө бүгдээрээ
одоо тэтгэврт гаргаж байгаа өөрийгөө эхлээд нэг 50 байлгачихъя гэдэг. Тэгээ урт хугацаа төлөвлөгөө төрүүлж гаргахыг зөвлөдөг. Жишээлбэл 60 настай төлөвлөгөөний төлөвлөгөө тий. Тэр нь намайг тэгвэл урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь өөрөө юу юм бэ гэж хувьцаа шүү дээ тий. Хувьцааныхаа хөрөнгө оруулалтыг төлөвлөж чинь дараа нь дунд хугацааны төлөвлөгөө гэдэг. Тэгэхээр хүүхдүүдийн одоо их сургуульд явах төлбөр тий 10 жил шүү дээ тий. Тэгвэл тэрийг бүр төрсэн цагаас нь бэлтгэх юм бол бид нар 400 500 мянган төгрөгийг сар болгон хүүхдэд хийгээд ивэл ингээд 18 жил дараа гарч ирэх гээд байгаа байхгүй. Тэр сургалтын төлбөр 100 мянган төгрөгийг бид нар одоо хувьцаанд хэлээ гэж бодъё тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бид одоо хувьцааг хэдэн жилийн дараа хэд болохыг ингээд хинч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ яг түрүүнд ингээд одоо өнгөрсөн 15 жилийн хугацаанд би одоо тооцоолыг ингээд аваад үзэхээр шүү дээ. Би Апогийн компанид Апогийн хувьцааг би 100 мянган төгрөгөөр ингээд худалдаад аваад яваад байсан бол 18% хүүтэй одоо бондоос 2 дахин өндөр өгөөж ингээд өгсөн байдаг. 36% өгөөж өгсөн байна тий. Тэгээ урт хугацаагаар нь харахаар яа тэлэр би одоо тийм бизнес худалдаад авсан юм чинь тэн дээр чинь нөгөө нэг одоо инфляц болон тэр компани өсөлт тэгээд ногдол ашиг маань орж ирэхээр ногдол ашигаар нь би дахиад аваад байсан гэдэг тий. Хувьцаан дээр ч гэсэндээ би нийлмэл хөгөр удирдаад байсан. Тохиолдолд тий. Тэнгүүд би заажлуулал 18% хүүтэйгээр би 20 жил ингээд 100 мянган төгрөгийг ингээд удирдах юм бол хэд болох юм бэ? Тэр маань миний хүүхдийн сургалтын төлбөрт хүрэх үү гэх тэнгүүд яг ингээд нөгөө 100 мянган төгрөгийг би 20 жилээр ингээд удирдахаар 270 орчим сая төгрөг болж байгаа тий. Тэнгүүд нь өнөөдрийн үндснээр хэд юм бэ гэхээр ойролцоогоор нэг 20 жилдээ манай мөнгөний үнц нь 3.2 дахин унахаар байгаа байхгүй нэг 90 сая төгрөгтэй байгаа. Тэгвэл 90 саяар манай хүүхэд хэдэн жил сурах байлээ. За арай хүрэхгүй юм байна. Тэгвэл өнөөдрийн үнцнээрээ 180 сая төгрөг хэрэгтэй байна гэвэл дөнгөж төрж байгаа хүүхдэд 200 мянган төгрөгөөр хийх хэрэгтэй юм шүү дээ. Тэ? Гэл ингээ явчихна. Хэдэн наснаас тэр хүүхдийн одоо төлбөрийг та бэлдэж эхэлсэн бэ гэдгээс чи хамраад хэдэн төгрөгөөр бэлтгэн зүв бэ гэдэг тоо гарч эхлэх байхгүй. Тэгэхээр би дунд хугацааны төлөвлөгөөн дээр ерөнхийдөө эцэгчүүдэд юу зөвлөдөг вэ гэхээр гинт одоо энэ төлбөр гараад ирлээ яах вэ хэдүүлээ зээл аваад сургуульд нь юу ч гэсэн явуулчаад ард нь зээлийн төлөвийг биш холоос бэлдээж тий гэж зөвлөх туртай байдаг тий. Ер нь тэгээд өөрөөс чинь зөвлөгөө авч байгаа хүмүүс яг хүүхдүүдээ хаашаа явж сургана гэж бодож байна. Яг энэ дээр ингэж тусдаа ингэж хүн өнс хүүхдийн сургалтын төлбөр гэж хатгалж чадчихэв үү чадахгүй нь олон жилийн дунджаас харахад бол ямар алтаан дээр алтаа их гаргаж байна. Яг нөгөө ерөнхийдөө нийтлэхэн л тийм штэ те бид нар нөгөө нэг санхүүгээ ер нь бол нэг их одож 1-2 жилээр харж явж яснаа хүүхдийн төгсөх жил ойртоо тэрэнгүүд гинт 3 жилээр харж эхэлдэг. Тэгэл нөгөө өмнө нь нөгөө яг хүүхдийн сургалтын өн зориулаад бэлдсэн мөнгө маань байхгүй болохоор гинт яах вэ гэл цалингийн зээл аваад явуулах уу яах вэ гэл ингээл толгондож эхэлдэг. Тэнгүүд одоо ингээд ерөнхийдөө хүмүүс ингээд энэ нь одоо бидний санхүүгийн хувьд дахиад одоо дарамтанд оруулах магадaltaй учраас ер нь ингээд эртнээс бэлтгэх нь зөвөө удаан хугацаанд бэлтгэх нь зөвөө тэгвэл бид нар баг дүнгээр тэр сургалтын төлбөрийг бэлдэх боломж өнөөдөр бас яг тодорхой хэмжээнд байгаа шүү дээ. Тэгээд 10 жилийн дараа за 12 жилийн дараа хүүхэд их сургууль одоо 10 жилээ төгсөөд гадагшаа явнаа гэж төсөөлье тий. Өнөөдөр 1-р ангид хүүхдээ өгж байгаа нэг аав бай. За тэгээд энэ нөхцөлд одоо би ингээд 5 сая төгрөгийн юутай тий. Тэр аав ингээд 5 сая төгрөгийн яг өнөөдөр хадгаламжтай. Гэхдээ тэр нь банкны дансанд байгаа шүү. 2 саяар нь хувьцаа өгөх юм уу? 3 саяыг нь банкнд хадгалах уу? Яг юу гэж зөвлөх үү? Жишээлбэл надад жишээлбэл зөвлөгөө өгч байгаа гэж бодвол би 100% хувьцаа авах зөвлөн тий. Урт хугацаанд 10-аас дээш жилээр харж байгаа бол хувьцаа л авсан дээр. Тэгэд мэдээж хэрэг ямар хувьцаа вэ гэхээр засаглал сайтай компани хувьцаа авах хэрэгтэй. Яг хувьцаан дээр бүгдээрээ нөгөө хувьцаа авах гэхээр бүх хувьцаа ингээд яг адилхан юм шиг бодож болохгүй тий. Тэнгүүд мэдээж хэрэг хувьцаа гэдэг. Ер нь бид нар мөнгөө хаашаа хийж байгаа гэдэг чинь дандаа л эрсдэл судалж авч байгаа л гэсэн үг шүү дээ. Нэг хувьц судалж авахтаа хүртэл бид нар нөгөө материал муутай хувьц судалж авах юм бол маш эрсдэлтэй алхам онлайн шопингоор хийж байгаа гэсэн үг шүү дээ. Түүнтэй адилхан ерөнхийдөө бүх зүйл би мөнгөөр худалдаж авч байгаа л бол эрсдэл худалдаж авч байгаа. Хоол эсэн гэсэн хордлого тусчих гэдэг эрсдэл байгаа гэдэг шиг тий. Тэгэхээр би бол ингэж хардیں۔ Манай одоо компаниудын хамгийн том эрсдэл бол ногдол ашиг гэдэг үүдүүдтэй биш. Хамгийн том эрсдэл нь бол засаглалын эрсдэл. За би 10 20 30 жилээр нь худалдаж авах гэж байгаа юм бол би хинтээ нэг завинд сууж байгаа юм бэ? Ямар гэр бүлийн эрсдэл би худалдаж авч байгаа юм бэ гэдгийг
мэдэх хэрэгтэй биш тийм. Компаниудын цаан чинь нэг эзэн байгаа, эзнүүд нь ингээд нэг одоо хэсэг бүлэг гэр бүл ч юм уу байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн эрсдлийг худалдаж авах одоо эрсдэл авах чадвар байна уу гэж тийм. Ялангуяа компани тухай хуулиар 51% бол олонх 67% бол дийлэнх олонх тийм. Дийлэнх олонх ч өөрөөсөө бүх шийдвэрийг дангаараа гаргах хэрэгтэй. Тэгэхээр тэр шийдвэр дангаараа гарах хэрэг нь тэр хүнд байхад тэр эрсдлийг хүлээж авах одоо боломж өөрт чинь байна уу гэж тийм. Тэгэхээр тэр бол хамгийн том эрсдэл, шийдвэр гаргалтын эрсдэл гэж хардаг. Тэгээд төлөөлөл өдөрт зөвлөл жишээлбэл одоо ямар хүмүүс байгаа, тэдний жижиг хувь зэвсэмжтэй эрх ашиг хамгаалах одоо ур чадвар байгаа мó гэдгийг амар том эрсдэл гэж хардаг. Дээрээс нь одоо гүйцэтгэх удирдлага одоо удирдлагын багийнхны эрсдэлтэй. Одоо өнөөдөр ялангуяа нэг хүнтэй компани, хоёр хүнтэй компани гэдэг олон улсад гараад ирлээ шүү дээ тийм. Ийм болсон үед удирдлагын баг нь хууч аргаараа л яваад ивэл бизнес байхгүй ч болж байна шүү дээ. Тийм үстэй. Хэдэн жилийн дараа. Тэр чинь заах чинь бүр эрсдэлтэй болчих шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бол урт хугацааны хувьцааг сонгохдоо одоо бол би миний одоо энэ шалгуураар харах юм бол олон компани байхгүй байгаа. Тэгээд хамгийн том дараагийн эрсдэл нь санхүүгийн тайлангийн эрсдэл гэдэг би хардаг. Санхүүгийн тайлан өнөөдөр өндөр гоё ашигтай гэдэг нэг гарах нь чухал ш. Тэр аудитын тайлан үнэн зөв үү гэдэг аюул чухал. Тэгэхээр аудитын тайлан үнэн зөв байханд бол сайн аудитын компаниар орсон юм уу гэдэг миний энэ хувьцааг 10 жил 20 жил сагсандаа байлгах уу гэдэг шийдвэрийг гаргаад аюу том нөлөө үзүүлдэг миний хувьд бол. За түүний дараа л тэр нэг үйл ажиллагаа гэдэг чинь дараагийнх нь юм тэгээ томрох юм уу томрохгүй юм уу өрсөлдөгч нь хэн байсан тий. Тэгээ ноогдлаа шиг хэдөө тараадаг гэдэг чухал. Тэнгүүд ихэнх ингээд хүмүүс хараад ноогдлаа шиг хэдөө гэл нэг наан харагдаж байгаа тоог л хараад штэ. Орж ирж байгаа. Тийм хэдэн хувь өгөх юм бэ л хэдэн төр өгөх юм бэ л гэдэг агуулгаас ш. Энэ хувьцаа ноогдлаа шиг сайн өгөх нь дараагийн зүйл бөгөөд би урт хугацааны хөрөнгөөр бол хийх гэж байгаа юм бол хинтээ нэг завинд суугаад байгаа юм бэ? Ямар айлын эрсдлийг бэ? Ямар гэр бүлийн эрсдлийг худалдаж авах гэдэг юм бэ гэдгийг заавал хардаг байх хэрэгтэй гэж бол би боддог тийм. Тэгэхэд оруулал одоо day trading гэж ярьдаг. Өдөр болгон аваад өдөр болгон зарах уу эсвэл 6 сар нэг ингээ хараа за энэ яаж ийн гэж харуул зүгээр үү тий. Энд чинь нэг сая арга нь юу вэ гэж тий арга нь юу вэ? Ягаад би нэг асууж ийн гэхээр сая би нэг хүнтэй уулзсан. Тэгээд олон юм ярьсан дунд нэг юм надад хэлсэн байхгүй. Би жил хагасын өмнө одоо Монголын зах зээл дээрээ 50 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд нэг компани заавсан. Тэгээд жил хагасны дараа зараа гарсан чинь 52 сая төгрөг болсон. Тэгэхээр нөгөө ханшин одоо бууцсан ч юм уу те. Тэгээд ханшин буухтаа мэдээж ноогдлаа шиг бол өгсөн гэж байна. 2 удаагийн ноогдлаа шиг өгсөн. Гэхдээ тэгээд ханшин буучхаар явах алдагдaltaгүй л одоо анх оруулсан хөрөнгө оруулалтаа ярих юм бол асуудалгүй. Гэхдээ банкнд авчиж тавьсан бол арай өндөрөөр өсөх байсан байна гэж ярьж байгаа. Мэдээж тэр хүн бол юм мэдлэгтэй хүн байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө тэр эрсдлээ дагаал орсон байна. Тэгэхээр яг энийг одоо манай дийлэнх үзэгчд бол яг аль компани аль гэдгийг мэдэхгүй те энэ нөхцөл бид нэр яах вэ? Яг нөгөө энгийн одоо өдөр болгон арилжаанд ороод байгаа биш тохиолдолд бид бол нөгөө хувьцааны арилжаанд орохдоо сэтгэл зүгээ хамгаалах хэрэгтэй. Сэтгэл зүгээ хамгаална гэхээр юу вэ гэхээр ер нь бол богино хугацааны арилжаа аваа зараад байх арилжаа чи өөрөө миний сэтгэл зүг аягүй докторгүй байлгаж байгаа. Докторгүй байлгахын хэрээр би маш их одоо шимтгэл төлж байна. Дээрээс нь нөгөө богино хугацааны арилжааны хөдөлгөөнийг бол одоо богино хугацааны трейдерүүд буюу арилжаачид ингээд шийдтгээ гэж ярьдэн шүү дээ. Тэгээд тийм угаасаа тэгээ богино хугацаанд ингээд дэшээ доошо хөдлөх мөн чанартай энэ хувьцааны арилжаанд би ингээд нөгөө өдөр болгон арилжааг хараад суугаад чадахгүй мөртлөөсөө оролцохоор миний сэтгэл зүй докторгүй байна гэсэн. Баахан докторгүй сэтгэл зүйд би орохоор төөрөлдөн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энгийн үнийн хувьд ингээд одоо миний хувьд ч гэсэндээ миний сэтгэл зүй доктортой байлгадаг тэр арга нь юу вэ гэхээр сар болгон тогтмол цалингаа бухад л авчдаг. Би ерөөсөө ханш харахгүй ингээд ерөнхийдөө авчдаг. Тэгэхээр нэг жилдээ миний ханш болвол худалдаж авсан ханш маань тэр жилийн дундаж ханш байгаад байна тий. 5 жилдээ ч дундаж ханш, 10 жилдээ ч миний дундаж ханш. Хамгийн чухал нь засаглалаа сайн хараад нөгөө санхүүгийн тайлбарын эрсдлийг сайн хараад дараа нь ноогдол шиг тооцож байгаа юм тий. Тэгээд нэгэд сонгоод авсан бол би сар болгоо авч авах юм бол миний ханш бол дундаж ханш байдаг. Энэ нь нөгөө нэг одоо тэн дээр ямар ч юм болоод ингэжсэн ч гэсэндээ миний ханш дээр дор ингээд нөгөө дундаж ханш маань байж байгаа учраас сэтгэл зүг минь доктортой байлгадаг мөнгө маань гэсэндээ доктортой өсөх боломжийг хангадаг арга нь тий. Тийм байна. За тэгвэл дотоод
одоо авах ойролцоогоор үнцаас энэ ойролцоогоор хэдэн ширхэг байна вэ? Одоо яг одоогийн байдлаар нэг 5-6 л байна да. Гэхдээ одоо хэдүүлээ мэдээж Warren Buffett ч гэсэндээ нэг хэсэг хугацаанд бол цагсанд нь 5-6 компани л байсан тий. Тэгээ одоо л ингээд Америкийн зах зээл ингээд томроод олон компаниуд болцсон. 2016 онд л дөнгөж одоо Apple компани 36% худалдаж авсан гэстэй тий. Тэгэхээр ер нь бол олон компани байх тийм чухал биш. Засаглал сайтай ирээдүйд одоо тогтвортойгоор үйл ажиллагаагаа явах одоо тэр магадлал өндөртэй тэр компанийн хувьцааг л би тогтмол авах нь чухал. Тогтмол авах нь. Тийм, тогтмол авах нь чухал. Одоо хүмүүс нэг юм ханшийн хөдөлгөөн дээр хямдхан дээр нь авчих юмсан гэж бодоод байдаг. Гэтэл за хямдхан гэж бодохоор зүгээр нэг 1000 төгрөгийн хувьцаа 900 төгрөгөөр авлаа гэд би 100 төгрөгийн зүрэг гарч штэ. Би 100,000 төгрөгөнд авч байгаа бол 10% зүрэг хэдий 10,000 төгрөг 10,000 төгрөөр нь амьдрал шийдэгдэх гэдэг биш штэ тий. Харин тогтмол ингэж авч агаад 30 жилийн дараа тэрийг би тэрбум дөрөв зөөлөх гэдэг байгаа юм чухал. За ойлголоо. Одоо тэгвэл дотоод дэм цөөхөн компаниуд байлаа гэж бодвол гадагшаа авах нь зөв юм уу буруу юм? Яг нь нөгөө 50-100 мянган төгрөг одоо ч юм уу сарын ингээд 1 сая төгрөг ярьж байгаа тохиолдолд бид нар дотоодынхоо хувьцаанууд дээр бол манай улс чинь хөгжиж байгаа эдийн засаг шүү дээ тий. Хөгжиж байгаа эдийн засаг учраас хөрөнгөний зах зээл уул нь тодорхой хэмжээнд нөгөө өсөх энэ потенциал нь өндөр байгаа гэж би харж байгаа байхгүй. Жишээлбэл яг хуу гадаадын зах зээл дээр өнгөрсөн 2-3 жилийн хооронд бол нэлээд өндөр өсөлттэй байлаа. Тэгвэл манайх ч гэсэндээ бас зарим компаниудын хувьцаан дээр бол бас нөгөө нэг сайн өгөөжүүдийг өгсөн шүү дээ. Жишээл Хаан банк 959 төгрөгөөр 2023 оны 4 сард гарсан. Өнөөдөр ханш 1345 төгрөг байна тий. Ногд ашиг 551 төгрөг тараалаа. Ингээ харахаар жилийн тундаж өгөөж нь 30 гаруй хувь байна. Жилийн тундаж өгөөж нь тий. 3 жилийн нийт ингээ өгөөж нь 98% байх шин. Тэгэхээр чин бас дотооддоо боломж байгаад байгаа. Боломжууд бол байна тий. За одоо хөрөнгөний зах зээлийг нэг ярьсных тий хоёулаа. За. Өнөөдөр болохгүй байгаа зүйлийг нь энэ цаашдаа яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар ярихгүй бол одоо та бит хоёроо энэ зах зээл дээр энэ олон жил ажилласан хэрэг юу бах вэ? Манай зах зээлийн хамгийн тулгамдж байгаа 3 асуудал байна. Манай хөрөнгөний зах зээл. 1 2 3 гэж шууд хэл. За хамгийн чухал нэгдүгürt нь бол мэдээж сайн чанартай компаниуд гарч ирэх хэрэгтэй. Тэгээ хөрөнгө чадрын тий. Хөрөнгө чадрын асуудал тэгээд одоо хөрөнгөний зах зээлийн суурь санхүүгийн боловсролын асуудал юм да. Олон нийтийн оролцоо гэх юм тий. Тий. Санхүүгийн боловсрол бол яалтчгүй энэ бол нэг хүн, нэг байгууллага тий. Эсвэл нэг аж ахуй нэгж бол хийж болж чадахгүй. Энэ бол улсаараа бид нэр санхүүгийнхаа боловсролыг бол сайжруулахын аяны хүрээнд бол одоо олон жил явж иж хүн бүр өөрийн гэсэн одоо суурьтай байж иж бүрэлдэх зүйл гэж бол би харж байгаа. Харин эхний хоёр дээр бол хийх ажлууд бол их байгаа. Миний хувьд одоо хөрөнгөний биржийн захирлаар ажиллаж байгаа компаниудаа зарим нэг компаниудаа уулзсан, андеррайтеруудтайгаа уулзсан. Тэгэхэд андеррайтеруудын зарим нэг андеррайтерууд ингээд амжилтчлаад ярьж байхдаа компаниуд яг Монголын зах зээл дээр гарах тий олон нийтийнх болох сонирхолгүй байна. Яг тэгэхээр олон нийтийг болчихоор тэр хувь хүн тэр одоо гэр бүлийн бизнес уу шүү. Тэр өгөөжөө олон хүмүүстэй хуваалцах гэдэг байна. Тэгснээс зээл аваад зээлийнхаа өгөөжийг зээлийнхаа хүүг банкнда төлөөд энэ бизнесээ ингээд томруулаад явж исэн тэр хүнд үлдэх тэр одоо үн цэнийн өндөр байгаа учраас илүү гарах сонирхолгүй байна гэдэг энэ зүйлийг бас нэлээд ярьсан. Тэгээд тэд нэр бол зүгээр ингээд ганц хоёр хүнтэй уулзаж суугаад тэгээгүй. Тэгээд бүр системтэйгээр нэлээд олон компаниуд төвчгсааж хагаад очиж ингэж уулзалтууд хийж явсны үндсэн дээр тийм дүгнэлт нэрсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яаж энийг нэгсэндөө олон нийтэд илүү олон тэр хөрөнгө оруулах хууц компаниудыг бий болгох уу. Сая бол 5-6 банк бол хууль гаргаж ийж бид нэр энэ том компаниудыг, том банкуудыг оруулж ирлээ шүү дээ. Тэгэхээр бусад улсын сайн туршлагууд бас юу вэ? Тий. Гоё асуулт байна. Тэгэхээр энэ дээр яг засгийн газрын одоо манлайлал хэрэгтэй гэж би боддог. За жишээлбэл одоо миний сурсан Солонгос улс те 1972 онд бол маш том хуулийг баталсан байдаг.
За нөгөө нэг Багжонгийн ерөнхийлөгч бол одоо манай ард түмэн бол одоо Японы дарангуулалтад нэлээд зовлоо. Тэр бүгдээрээ энэ улс орныгоо одоо гайхамшигтайгаар хурдан өсөх арга нь бол хөгжүүлэх арга нь бол хөрөнгөний зах зээл юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ хөрөнгөний зах зээл хөгжих юм бол компаниуд маань томрох юм бол эдийн засгаач аваа явуучих юм байна. Хөрөнгөний зах зээл одоо энэ компаниудаа хувь иргэдийн хөрөнгө оруулалт хийх юм бол компаниуд томрохын хэрээр иргэдийн нөгөө цалингийн орлогоосоо хөрөнгө оруулсан тэр түн ч гэсэн томрох юм байна гэдгийг ингээ олж хараад ингээ уриалсан байдаг. Тэгэнгүүт одоо яг үрж хэлжээр те компаниуд бол мэдээж дургүй байгаа штэ. Одоо Samsung ч үт юм уу, Hyundai ч үт юм уу. Яагаад бид нар те дөнгөж босгосон компаниа ингээд олон нийтэд үр ашгаа ингээ хуваалцах ёстой юм бэ? Одоо бөөн юм ингээ хяналт шалгалт болох юм шүү гэдэг. Мэдээж дуртай биш үлээж авсан байгаа. Тэнгүүд нь Солонгосын засгийн газар бол маш их одоо манайхаар энгийнээр ярил өршөөлийн тухай хууль гэдэг шиг одоо бид нар ингээд сангийн яам нь уриалаа та бүхэнд тусалж дэмжиж тий одоо хэрвээ санхүүгийн одоо хоёр тайлан майлан байгаа тэрийг ч ингээд зэгслээд ингээ хуулиар бодлогоор дэмжиж ингээд бид нар хамтдаа бүгдээрээ та бүхэн одоо энэ хувьцаат компани болооч гэх компаниудыг ингээ уриалсан байгаа. Тий засгийн газар дэмжих юм бол та нар үйл ажиллагаа сайн явуулах юм бол жишээлбэл Samsung Sony-г яаж хурдан хугацаанд чипээ үйлдвэрлээд Sony-г урд гарах вэ гэдэг бодлогыг ингээд засгийн газар дэмжиж яадаг тий. За нөгөө талдаа яасан бах вэ гэхээр тэгэхээр одоо иргэдэд мэдээж хэрэг яг одоо манай улсын одоо нөхцөл байдалтай адилхан иргэдийн хувьд санхүүгийн бүтээгдэхүүн гэдэг тэгэхээр ерөөсөл хамгийн түрүүнд одоо бодолд нь орох юм бол хадгаламж гэл ингээл байж байгаа шүү дээ. Тэнгүүт нь иргэдийн хувьцаа гэдэг зүйл байт юм аа. За хувьцаа гэдэг зүйл нь юу гэхээр энэ Samsung компани жишээлбэл одоо зээлээр санхүүжилт аваад яваад байвал хизээ Sony-гийн одоо урд гарах вэ. Тэгэхээр энэ компанид зээл биш одоо хүү амлаагүй юм санхүүжилтийн хэрэгсэл одоо хэрэгтэй байна. Санхүүжилт хэрэгтэй байна. Тэр нь хувьцаа юм аа. Та нар Samsung компани хувьцаанаас худалдаж аваач тий. Ингээд Samsung компани томрох юм бол та нарын тэр худалдаж авсан хувьцааны үнц нь өснөө. Та нар хөрөнгөтэй болно гэдэг ингээд ятхан үнэмшүүлэг юм маш том аян өрнөсөн байгаад байгаа байхгүй. Хэдэн онд? 1972 онд энэ хууль батлагдаад Samsung компани 1975 онд олон нийт хувьцаагаа санал болгосон. 3 жилийн дараа тий. Тэгээд дараалаад ингээ Hyundai гэдэг ингээд 300 компани нээлттэй хувьцаат компани болсон байгаа байхгүй тухайн үед. За тэгэнгүүт одоо үр дүнд нь юу болсон байх вэ гэж тий. Одоо Солонгосын Kospi индекс одоо Солонгосын индекс бол 1980 онд бол 2 их 80 байсан бол одоо 2000 дахин өсчөөд байна. Samsung компани хувьцаа тухайн үеэс дууршдаг 2000 80 он гэхэр ч одоо 45 жил тий. Тэнгүүд одоо Samsung-гийн хувьцаа гарсан цагаас хойш энэ жил дахиад өссөн. Тэгээд бодохоор 2300 дахин өсчөөд байна. Нөгөө Солонгос иргэд өнөөдөр 500 гаруй тэрбум долларын хувьцааны хөрөнгө оруулалттай байна. Шууд югаараа бас нөгөө нэг тэтгэврийн сан энтрээр дамжуулаад бас хувьцаатай байгаа штэ. Гэтэ шууд хөрөнгө нь тэр нь бас гадны хөрөнгө оруулалтын сангууд орж ирсэн байлгүй дээ. 500 тэрбум өдрөөгүй өсөж Солонгос иргэд зөвхөн иргэдийнх нь иргэд тийм байна. Тэгээд жишээлбэл одоо нөгөө Солонгос бас нэг юм жишээ олгож яригддаг. Зөв цалингаараа тэр бумтан болсон гэд нэг юм Чой Вон Ху гэд нэг хүний тухай KBS-ээр ингэ гарсан баггүй. Тэр хүн гэсэн чинь 1996 онд 40 настай байх та. За ер нь би одоо яг ингээд тэтгэврт гарах төгч чинь тий. Тэгэхээр одоо яах вэ? Цалингаасаа 500 мянган воноор Samsung-ийн хувьцаа аваад яа гэд минь хүн авсан байгаа байхгүй. Тэгээ ингээ 20 жил тасралтгүй ингээ авсан юм байна. Тэгээд 5 тэрбум воны хувьцаатай болоод тэгээд хувьцаагаа зараад 3 тэрбум воноор нь гоё хааваас аваад ингээ амьдраад үлдсэн мөнгөөр нь одоо ингээ шууд залгуулаа явж байгаа юм. Төвхөө хуваалцсан байдаг. 20 жил яг тасралтгүй авна гэдэг чинь бол маш их тийшэр байгаа шүү дээ тий. Яг үүнтэй адилхан тэгэхээр би нөгөө засгийн газрын манлайлал бидэнд хэрэгтэй. Тэгээд 2021 онд тэр нэг банкуудыг нээлттэй болох тухай энэ хууль бол одоо маш том манлайлал байсан гэж хардаг тий. 2022 онд хөрөнгөний биржийг нээлттэй болгосон. Энэ бол маш том үйл явдал байсан гэж хардаг. Бид хизээл одоо хөрөнгөний биржийн хөгжлөөс хуваалцах боломж нь биднэрт байлаа тий. Тухайн үедээ бас нөгөө хувьцаагаа олон нийт санал болгохдоо уул уурхайн биржийн бүтээгдэхүүнийг арилжаалнаа тий. ETF буюу одоо хөрөнгө оруулалтын сангуудыг бид ингээд одоо хөрөнгөний бирж дээрээ арилжаалах болно гэх ингээл одоо эхнээсээ энэ ажил хэрэг болоод одоо бид нар тэр өгөөжийг нь ногоол ашгаар нь хүртээд явж байгаа. Тэгэхээр одоо энэ оны сүүлээр одоо бас одоо хэрэгжих үг нь мэдэхгүй ч гэсэндээ
Эрдэнэс тавталгааг олонний төв цагийн сант болох хэрэгтэй, нээлттэй компани болох хэрэгтэй гэж ярьж байна. Бусад төрөмжтэй компаниудыг нээлттэй болох хэрэгтэй гэж ярьж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо бас нэгэн хөрөнгөний зах зээл ярьж байгаа бол нэгэнт Монгол улсын хөгжлийг ярьж байгаа бол хөрөнгөний зах зээлийг угаасаа ярих хэрэгтэй. Тэгээд одоо нэг улс төр ингээд одоо сонгол энэ төр болохоор хөрөнгөний зах зээлийг хэдэн хувьтай өсгөх юм бэ? Инфляцийг хэдэн хувьд барих юм бэ гэдэг ийм бидний амьдралыг нэг талаасаа дээшлүүлэх, нөгөө талаас үн цэнийн минь унгаах одоо хувийг нь багасгах энэ инфляц хөрөнгөний зах зээл хоёрыг бид нар асуудаг байх хэрэгтэй болоод байгаа. Би өөрөө Унгарийн хөрөнгөний бирж, Шведийн хөрөнгөний бирж, за Лондон, Тайван гэдэг хөрөнгөний биржүүд дээр явж ирсэн. Тэгээд хамгийн юунаас санаж байгаа нь Унгарийн хөрөнгөний бирж. Тэгээд Унгарийн хөрөнгөний бирж Монголын хөрөнгөний биржтэй адилхан байсан юм билээ. Маш дээр үед ингээ гаргацсан одоо хувьчлалаар ингээ гаргацсан маш олон компаниуд. Тэр компаниуд нэгтэй ингээ ямар нэг байдлаар байж идэг. Тэгээд хэсэг хугацааны дотор нэг шинжлэгч захирал гарч ирээд энэ хугацаануудыг үнэхээр хөрөнгө оруулагч санал болох чадамжгүй хувьцаануудаа бүгднийг үе шаттайгаар бууруулсан. За сайн жишээг бол бас Прагийн хөрөнгөний бирж юм байлээ. Сүүлд би EBRD буюу Европын сэргээн босголтын банкны хүмүүстэй ярьж хагаад Прагийн хүмүүстэй бас холбогдоод энэ сайн туршлагуудыг судлаад Монголд ч гэсэн бид ингээд хөрөнгө оруулж болохгүй 160 гаруй компани байж ирснаас цөөхөн ч гэсэн итгэл даахууз тэр компаниудыг бас үлдээе. Гэхдээ нэг дор бүгднийг хийж чадахгүйгээс ингээд үе шаттай ингээд бас асья гэдэг ийм зорилго тавиад яг миний үед бас нэг 7-8 компаниг бол ингээд бүртгэлээс бол хасж исэн. Тэгэхээр энэ ингээд цаашаа одоо үргэлжлээд явах юм бол бид нэр яг энэ тэр гэж нэрлэхгүйгээр хөрөнгөний биржтэр бүртгэлтэй арилжааны явагчл байгаа бол энэ тодорхой хэмжээгээр өгөөж нөх юм байна гэдэг. Зарим нь бол эрсдэл өндөртэй ч гэсэн ингээд орох тийм боломжийг бүрдүүлсэн. Тэгэхгүй бол түрүүний ярьдаг хоёр дахь асуудал шүү дээ. Хөрвөх чадварын асуудал. За энэ дээр өөрийн чинь хувьд бол юу хийвэл бас зүгээр гэж харж байна. Энэ дээр бол энэ ч одоо маш том бодлого хэрэгтэй тийм үү? Одоо нэг Солонгосын үнцаасны санхүүжилтийн корпорац гэдэг жишээлбэл байдаг тийм. Одоо жишээлбэл одоо үнцааснууд дээр нь хөрвөх чадвар ингээд дотоодод ирэх юм бол нэг бол үнцаасыг нийлүүлдэг, нөгөө санхүүжилтээр дэмжиж идэг тийм. Одоо үнцаас нь хит их худалдаа авалт ороод одоо авах тал нь их байх юм бол нийлүүлэлт нь багасаад ирэхээр нийлүүлэлтийг нь хангаж өгч идэг ч юм уу тийм. Ийм механизмуд мэдээж хэрэгтэй. Дээрэс нь одоо хөрөнгөний зах зээлийг жоохон бодлогоор дэмжснээр шимтгэлийг жоохон бууруулах хэрэгтэй байгаа. Бид нар ч нөгөө нэг авах зарахтаа нэг хөв төлөөд ахаар чинь зарах сонирхол тэнд өсгөө байгаа штэ тий. Урт хугацаар орохгүй бол тий. Урт хугацаар орохгүй шимтгэлийн зардал маш өндөр төлөөд яваад байгаа. Яг иргэд дээр ингээд яг бодит арилжаа хийж байгаа хүмүүс дээр очихоор нөгөө талаасаа за бүгдээрээ авах талыг нь аваад гэх юм бол нийлүүлэлт нь байхгүй бол бас хөрвөх чадвар нөгөө нэг дутагдaltaй болоод ирнэ. Бүгдээрээ нийлүүлээд зарах гад ирэхээр чинь нөгөө авах тал нь байхгүй байх юм бол тэрийг нь хангах хэрэгтэй болно. Тэгэхээр яг тэр үнцаасны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг Монгол дэлгэрүүлэх бас бодлогоор дэлгэрүүлэх дэмжих шаардлага бас байгаа. Тэгээд яг хөрөнгөний бирж одоо бас алхмууд хийгээд байгаа тийм. Ингээд үнцаасны компаниудыг хувьцат компаниудтай ингээд хамтран ажиллаад хөрвөх чадрыг хангах тал дээр нь ингээд ажиллаач гэдэг ингээд бодлогын арга хэмжээнүүд бас ингээд аваад явж байгаа нь сайшаалтай. Би нөгөө бакалавра төгсөж ирчээд яг энэ хөрөнгөний зах зээлийг сонирхоод анхны салбар руу орж ирсэн. Тэгээд цаад одоо яг тэр үед судалгаа хийгээд явж байхад компани, жижиг компаниуд, дунд зэргийн компаниуд яаж томордог вэ гэхээр сүл зээлээр сүл хөрөнгө оруулалт. Тэгээ бид нэр хөрөнгөний зах зээлээ илүү сайн хөгжүүлж чадах юм бол хөрөнгө оруулалт татаад илүү богино хугацаанд компаниуд томрох бол боломжтой байна. Энэ замыг нь засахын тулд бид нэр хөрөнгөний зах зээлээ яхаарахгүй босгож ирж энэ хөрөнгөний одоо урсгалыг бас дэмжиж өгөх юм бол маш олон ажлын байрууд бий болно. Тэгжиж энэ улс орны эдийн засаг бас тэр хурдаараа бол тэлэх юм болов уу бодолтойгоор 2007 онд бол энэ зах зээл рүү орж ирж ижээ. Одоо эргээ харахад бол бараг 20 жил болсон байна. 20 жилийн өмнө байсан асуудлуудаас нэлээд олон асуудлыг шийдэж чадаж тэгтэл саяны ярьсан хэдэн асуудал бол хэвээрэлээ шүү дээ. Тий.
Тийм. Тэгэд яг нөгөө хөрөнгөний зээлийн хөгжил бол одоо улс орны бас нөгөө нэг одоо иргэдэн засгийн газартаа итгэхүйг бас шийдэж болох маш том ингээд механизм байгаа даа шүү дээ. Өөрөөр хэлбэл жишээлбэл одоо Америкч бай, Солонгосч бай хөрөнгөний зээл хөгжсөн улсад бол сонгуульд гарахдаа хөрөнгөний зээлийг бид нар хэдэн хувиар мэдүүлнэ, ингэж дэмжнэ, компаниудаа ингэж дэмжнэ л гэж ярьдаг. Яг л компаниуд одоо тий ээлтэй санхүүжилтээр ингэж явж иж энэ компаниуд бол улс орныг ингэ авч явж байгаас тулгуур байгаад байгаа. Түүнд нь хөрөнгө оруулж байгаа иргэдэн байгаад байгаа. Тэгвэл тэр нь хөрөнгөний зээлийг ярьж байгаа гэдэг нь цааталтаад нөгөө компани иргэдэл яриад байгаа гэсэн утгатай. Тэгэд энэ нь хамгийн гол нь нөгөө үр дүн нь хэмжигдэхүүц. Бид нар нөгөө хэмжигдэхүүц биш юмыг л ингээл уриалал байдаг. Тэгнэ ингэнэ гэл тэ. Тэгмэд хэмжигдэхүүц юмыг хэрвээ засгийн газар ч гэсэн гаргаж чаддаг байгаа. Түүндээ хүрдэг байх юм бол иргэдэн ч гэсэн хэмжиж чадж байгаа учраас итгэл төрөнд ингээд засгийн газар одоо иргэдийнхээ итгэлийг олж авах чадах, компаниудыгаа одоо томруулж чадах, иргэдээ бас одоо жоохон юм нөгөө нэг хөрөнгөтэй чинэлэг болох арга зам нь бол хөрөнгөний зах зээл байгаад байгаа болохоор би бол одоо ямар ч засгийн газар гарсан үүнд анхаардаг байгаасаа л гэж үздэг. За сүүлийн 3 асуудал ярьлаа шүү дээ. Нэг нь бол хөрвөх чадвар. Тэгээд нөгөөх нь бол сүүлийнх нь бол санхүүгийн бол төсөл байсан тийм. Сая подкаст эхлэхээс өмнө бид хоёр яриа сууж өөрөө нэг лекц хийсэн байж шүү дээ. За энэ лекцийн талаар товчхон мэдээлэл өргөж. За тэгэхээр сая 2026 оны 5 сарын 16-нд бид нар Монголын үндэсний телевиз тэгээд Lendman компанитай хамтраад 300 эмэгтэйчүүдийг зориулсан эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсрол гэдэг өдрөлгийг хийлээ. За өөр бол хөрөнгөний зээл яагаад чухал юм бэ? Ээж та өнөөдөр өрхийн санхүүгийнхаа 80-90% удирдах чинь тийм үү? Тэгвэл энэ мөнгийг хаашаа чиглүүлэх таны эрхэнд байд юм ба штэ. Тэгэхээр эндээсээ чи тэр одоо чиглүүлэхээс өмнө хөрөнгө оруулалтыг гэр бүлийн хандлага өргөх хандлага хийдэг байгаа ч гэдэг уриалгыг гаргахыг хүслээ. Тэгээ өнөөдөр бас дахиад 300 гаруй эмэгтэйчүүдэд Blue Sky дээр энэ хөө одоо ивентэ хийлээ. Маш идэвхтэй оролцлоо. Тэгээ дараа 7 хоног дахиад 300 гаруй эмэгтэйчүүдэд хийж байгаа. Яг хэдний өдөр хаана хийх юм бэ? Дараагийн 5 сарын 27-нд Blue Sky дээр хийж байгаа. Гэхдээ бүртгэл нь хаагдсан. За. Тэгээ угаасаа одоо бүртгэл нь зөвхөн эмэгтэйчүүд зориулаад ингээд хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол 5 сарын 16-наас 27 оны хооронд манай компани 1000 эмэгтэйчүүдэд хөрөнгөний зээлийн санхүүгийн боловсролыг олгохын төлөө одоо үйл ажиллагаа хийгээд ингээд өндөрлөн. Тэгээд эннийхэн дараа бид нөгөө 6 сарын 6-нд хагас өдөр эрэгтэйчүүд зориулсан одоо аав таны санхүүгийн мэдлэг тий улс орны тулгуур юм аа. Нэр нь юм уу тий? Үгүй гэдгийг ойлгох одоо тий үн дэмжлэг одоо болох үүднээс энэ сургалтыг бид нар гадны зочдтой ингээм хамтран хийж байгаа. За үүнд одоо Монголын хөрөнгийн биерчийн гүйцэтгэх захирлыг төр орлон гүйцэтгэгч манай мөнхөд захирал тий. За тэгээд ондоо компани захирал Мандул. За тэгээд амар төвшин гэдэг одоо амьдралын коуч болон миний би ингээ оролцсон. Тэгээд юу вэ гэхээр одоо ер нь бол ингээд би түрүүн хэлсэн ингээд 9000 орчим хүнд одоо давхарсан тоогоор ингээд зөвлөгөө өгөөд ингээд явж байхад бол яг сарын та тэдэн төгрөг ингээ хийгээд гэдээд ярихаар хөрөнгө оруулалт хийгээд гээ ярихаар манай эмэгтэйчүүд ээжүүд одоо аюул сан хүлээж авдаг ойлгодог. Тэнгүүд миний одоо дийлэнх өндөр түнтэй одоо харилцагч нар маань бол эрэгтэй хүмүүс байдаг. Гэтэ эрэгтэй хүнтэй бол хизээч тэгж ярихгүй. Яагаад гэвэл одоо бивний мөнгөө химнээд гэл ярих юм бол зүгээр одоо тий хажууд эртээ дэргөө нөгөлдөг ингээ ихнэр байна ингээ хоёр дахь юм өгөлдөг хүнээр яах вэ гэд ингээ хайрцаг нь хаагдчихна. Тэгээ тэнгууд жоохон ойлгоод тий өөрөөр хэлбэл хамгийн санаа зовж идэг юмнууд маань юу гэдэг вүлээ тий байр өглөдлөх хөрөнгөнд яаж хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэг ойлголтоо одоо аавууд ингээ зөв чигээ олчих юм бол зөв одоо хөрөнгө оруулалт хийх гээд байгаа байхгүй тий. Тэгээд хоёрдугаарт нь за хүүхдүүд нь ингээд одоо их сургуулаа одоо гадаадд боловсрол эзэмшмээр байна гэд зориод хэлээд байсан чинь тийм их мөнгө байхгүй штэ гэд ингээд санаа зовоод дотроо яваад байгаа штэ тий. Тэгвэл тэр мөнгийг яаж урт хугацаанд яаж бэлтгэх юм бэ? Урт хугацаанд одоо бага мөнгөөр бэлтгэх нь ингээд уул номчтой арга юм байгаа. Тулгаж ирээ зээл авахаас илүүтэй. Тэгвэл ямар арга зам байж болох юм бэ гэдэг талаар ч юм уу тий. Тэнгүүд ер нь л ингээд бас одоо өрхийн тэрхүүнгэд утгаараа ч юм уу те ингээл нэг 50 60 70 хүрчээд яаж мөнгөө хэмнэх вэ гэхээс илүүтэй
одоо гэр бүлэрээ сайхан ингээд аялал явж байгааг бас хүсэж байгаа. Тэгэх юм бол энэ үүнд бас тэтгэвртэй яаж бэлтгэх юм бэ гэдэг чинь өнөөдрийн залуучууд бидний одоо бас нэг юм бодох ёстой асуулт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаарх одоо боломжуудыг бид нар л одоо гаргаж ярилцах гэдэг гэсэн. Танилцуулах нь шүү дээ. 6 сарын 6-нд хаана болох вэ? ITC Таврын Зүв Ballroom-д тий 11 цагаас. Энэ үн төлбөртэй эсвэл үнэгүй? Үн төлбөртэй баа. Гадны зочдтой хийж байгаа ч бид нар 100,000 төгрөгийн төлбөртэй. Гэтэ одоогийн байдлаар 100 гад хүмүүс нь бүртгэгдсэн байгаа. За хаанаас авах вэ? Манай Rhinus Investment үндэсний компани руу холбогдоод төлөвлөлээд Rhinus Investment цэгцэмэн гэдэг вебсайт юм байна тийм үү? Манай Facebook-ийн Rhinus Investment Facebook руу. За ойлголоо. За тэгвэл 100,000 төгрөгийн юм төлбөртөөр эрчүүд маань авч үзээрэй гэж бол уриалмаар байна. Тэгээд бидний цаг өнөөдрийн подкастын цаг бол бас дуусаж байна. Бидний урилгыг хүлээж авсан цэгмэд захиралтай маш их баярлалаа. Тэгээд подкаста дуусахаас өмнө би цэгмэд захиралтай бас их баярлж явж байгааг бол хэлмээр санагдаж байна. Яг тэгэхээр бид нар шиг ийм ямар нэг байдлаар санхүүгийнхаа эрх чөлөөнд хүрсэн нөгөө талаас мэдлэг боловсролоо олоод авсан. Зөвхөн өөрийнхөө одоо тэр мөнгө төгрөг үн цэнийг өсгөхөд биш, энэ мэдлэг боловсролоо бусдад бас хуваалцаж энэ Монголд хамгийн ихээр дутагдаад байгаа санхүүгийн боловсрол гэдэг зүйлийг бусаддаа хүртээж өгөхийн тулд бас олон арга хэмжээ хийж байгаа ийм залуучууд цэгмэд захирал шиг бас олон болоосой гэж би хүсэж байна. Тэгээд энэ подкастынхаа төгсгөлд ийм мэдлэгтэй чадвартай залуучууд маань та бүхэн зөвхөн орчин тойрондоо гэлтэхгүй илүү олон хүнд хүрч ажилласаа гэж уриалмаар байна. Ингэж ажиллахдаа миний зүгээс бас хамтарч та бүхэнтэйгээ энэ олон хүнд хүрч ажиллахад бас бэлэн шүү гэдгийг үгээрээ дамжуулаад хэлье. За баярлалаа. Тэгээд дүлгөөндөө ч гэсэндээ бас энэ хүн болгон хөрөнгө оруулагч гэдэг энэ бол аюул чухал сэдв. Одоо нөгөө бид нар ярьдаг боловч яг энийг нөгөө олон нийтийн санхүүгийн боловсрол болгоод амьдралын хэв маяг болгоход маш их цаг хугацаа орох сэдв. Тэгэхээр магадгүй насан туршдаач яриад явж байна. Тэгэхээр энэ подкастыг эхлүүлсэнд нь бас баяр хүргэе. Тэгээд баярлалаа. За баярлалаа.